Сайн байцгаана уу манай Үхрийн ордныхны маань 2026 оны ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За Үхрийн ордных нь маань одоо 2026 онд одоо нэлийн бас амжилт бүтээл дүүрэн сайхан жил байна гэж харагдаж байна. За та бүхэн одоо нарныхаа ордон одоо Үхэр байлаа сарныхаа ордон юу юм? Хэрв нарны ордон чинь таарахгүй бол сарны ордныхаа зурлагыг заавал олж үзээрэй. За манай Үхрийн ордныхан одоо 1-р сараас одоо сард одоо ямар нэг одоо хөрөнгө оруулалт хүлээсэн эсвэл одоо ажил эхлэх гээд одоо удаашралтай бүтэл муутай байгаа байдал харагдаж байна. Мөн одоо эдийн засаг одоо мөнгө төгрөг хүлээж байгаа юм шиг эдийн засгийн асуудалтай. За энэ дээр одоо бас одоо хэлэх нэг юм болвол энэ дээр яг бүтэмжтэй болцсон байгаа байдал харагдаж байна. Тэгэхээр энэ дээр одоо зарим нэгэн л гэж харагдаж байна. Энэ асуудал дээр одоо маш болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байж. Тэгэхээр зэрэг энэ болгоомжтой гэдэг дээр одоо юу гэдгийг энэ одоо нөгөө талыг харьцаж байгаа хүн чинь одоо юу гэдгийг таны одоо хөрөнгө оруулах гэж эсвэл одоо банкнаас зээлэх гэж байгаа юм уу? Ямар нэг байдлаар энэ хүн болвол одоо бас харьцаад нэлээд хүндрэлтэй ийм хүн байж байгаа харагдаж байна л да. Тийм учраас одоо маш болгоомжтой одоо эсвэл одоо бичиг баримт цаас энэ дээр одоо бас маш нэлээд дахин шалгасан ийм байгаарай гэсэн ийм байж байна. Тэгээ ялангуяа 5-р сараас өөрийнхөө одоо Үхрийн ордны одоо өөрийнх нь одоо сизонд одоо байдал сайжирсан, хөрөнгө мөнгө орж ирсэн, ажил төрөл эхэлсэн, ялалтыг байгуулсан, за хэцүү байдал ард хоцорсон, тийм ээ, ажил үйл сайхан бүтсэн одоо ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо магадгүй бас бизнес партнер байж болж юм тийм ээ, үйл ойлголцол. За энэ дээр мөн одоо найз нөхөд тийм ээ, найз нөхдөөс мөн тийм ийм хүнтэй одоо бас маш болгоомжтой харьцаарай гэсэн юм мессеж өгж байна. Оны сүүлээр бол одоо таны одоо хүсэл биелэж одоо сайн мэдээнүүд араасаа цугарсан тийм ээ, эдийн засгийн байдал нэлээд сайхан тогтворцсон та одоо хүсэл биелсэн юм харагдаж байна. За энэ дээр одоо манай Үхрийн ордныханд одоо law of attraction гэж гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр have faith. Тэгэхээр зэрэг та одоо үнэхээр таны туйлын хүсэл юу юм тийм ээ, одоо туйлын хүсэл биелэх магадлал өндөртэй. Энэ дээр одоо нэг жоохон faith нэмээд өгөөрэй тийм ээ, юу гэдэг итгэл одоо энэ биелнэ гэсэн итгэлтэй байгаарай. Энэ биелэх магадлал тун өндөртэй байна шүү гэсэн ийм мессеж өгж байгаа. За зарим нэг нь одоо энэ occupation дээр гарсан байж байгаа. Хэрв ажил олдохгүй одоо хэцүү байсан бол тийм ээ, 1-р сараас 5-р сараас одоо шинэ ажил, шинэ бизнес эхлүүлсэн, ажил төрөл бүтэмжтэй шинэ ажилд орсон тийм ээ. Эсвэл одоо шинэ албан тушаал дэвшсэн, нэр хүндийг олсон иймэрхүү байдал харагдаж байна. За энэ нь одоо эдийн засгийн байдалд одоо нэлээд сайнаар нөлөөлсөн ийм байдал харагдаж байна. Ерөнхийдөө оны ерөнхий төлөв нь та одоо ямар нэг нэлээд steady jobтэй тийм нэлээд steady position дээр очсон, нэлээд одоо өндөр албан тушаалд гарсан ийм байдал харагдаж байгаа. Энэ албан тушаалыг ашиглаж одоо та ихэнх хэмжээний одоо эдийн засгийн байдлаа тогтворжуулсан ийм байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо оны ихээр ийм одоо эдийн засгийн байдлын уналтыг одоо үл анзаарч одоо өөрийнхөө зорилгот одоо бас тэмүүлээрэй гэсэн ийм мессеж өгж байна. За энэ дээр одоо бас л хэлсэн байна, одоо доктортой байдал
Тийм ээ энэ дээр л яг та нэлээд одоо хүч хөдөлмөр гаргасан эсвэл одоо нэлээд бас өөртөө ихтэй мөн одоо сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэсэн одоо жижиг ийм асуудлуудыг бити их хүн дээр хүлээж аваарай ч гэдэг юм уу. За юу иймэрхүү мессежнүүд байж байна. За гэр бүлийн асуудал бол одоо хэрэг та их нэртэй нөхөртэй эсвэл партнертай бол энэ жил ер нь гэр бүлийн байдал нэлээд сайхан доктортой сайхан аз жаргалтай сайхан харагдаж байна тийм ээ. Мөн энэ дээр одоо хэлэх юм болвол одоо хэрэг та одоо их нэртэй эсвэл нөхөртэй эсвэл найз залуутай найз охинтой болвол тэр хүнийг одоо хит их шүүмжлэхээс болгоомжлоорой гэсэн ийм мессеж байж шүү тийм ээ. Тэгээд одоо өөрийн мэдлгүй хит ер нь бол манай өхрийн ордныхан одоо шүүмжлэх дуртай өөрийнхөө улсууд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо хит их шүүмжилснээр одоо өөрөөсөө холдуулах тэр хүнийг бас одоо төвчээрийг одоо барахч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд харагдаж байна шүү. Харин манай сингл өхрийн ордныхан маань болохоор зэрэг одоо яагаад би сингл байгаа юм бэ гэхээр юу одоо таныг блокийн одоо ямар асуудал яагаад гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр unworthy гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр би одоо эргэлзээ. Одоо би тийм сайхан хүнтэй сууж чадахгүй байх, би тийм хүн надад олдохгүй эсвэл намайг ойлгодог хүн байхгүй байх гэсэн иймэрхүү мэдрэмж байгаад байна шүү. Тийм ээ. Энэ дээр хэлэхдээ бол танд бол одоо таны төсөөлч одоо байгаагүй ч гэдэг юм уу төсөөллөөс одоо дээгүүр тийм сайхан хүн байна. Харин одоо энэ эргэлзээ одоо энэ дотор хүнтэй өөртөөгөө сайн ажиллаарай гэсэн ийм мессеж өгч байна. За манай синглчуудад одоо нөгөө нэг улсууд нь бол одоо шинэ хайр байна. Ялангуяа эмэгтэй өхрийн ордныхан бол нөхөртөө болсон байх шүү. Тийм ээ. Нэлээд сайхан одоо амьдралд тогтчихсон хүнтэй суусан одоо гэр бүл зохиосон орон гэртэй болсон ийм сайхан үйл явдлууд харагдаж байна. За тэгээд энэ дээр түрүүний миний хэлсэнчлэн бас хэд их шүмжиллээс одоо татгалзаарай. За мөн одоо манай өхрийн ордныхан тушаа сануулж хэлэх юм бол одоо эрүүл мэндийн асуудал дээр анхаарах нэ. Эрүүл мэндийн одоо хэд их улаарах, хэд их одоо ажиллагч гэдэг юм уу. Энээс олж одоо эрүүл мэндийн асуудал гарсан байдал харагдаж байна шүү. За одоо шинэ хүнтэй танилцсан шинэ болзоонд явсан байх нь синглчууд маань. За энэ дээр өшөө бас хэлэх юм бол за акшн за одоо хэрэг та энэ хүн миний хань мөн үү эсвэл одоо ямар хүн юм болмол гэж байгаа бол ерөнхийдөө бол таны одоо тэр хүний үйл хөдлөл нь одоо хэлэх үгнээс илүү одоо өөрийгөө таниулсан байх магадaltaй. Тэгэхээр зэрэг тэр хүн одоо танд одоо санаа тавиад тийм ээ таны толгой удаж нэг юм бариад ирж байгаа бол энэ одоо хүн муу юм байна гэж ойлгох ч юм уу тийм ээ. Би жишээ шүү. Гэх мэтчлэн ийм зүйлүүд дээр бас анхаарал тавьж тэр хүнийг одоо бас судлаарай гэсэн байна. За мөн энэ жил одоо хэдийгээр эрүүл мэндийн байдал тийм боловч их хүнд санаа зовох юм зүйл биш байна тийм ээ. Таныг одоо гардины хэмжил гэдэг штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг ямар нэгэн одоо өөд болсон одоо өвөг дээдсэн чинь одоо харж хамгаалж байна гэсэн ийм мессеж байна. Та болцоонд юм гэлцэн. За энэ дээр одоо таны ажил одоо гэр бүлээсээ хол байдаг бол одоо гэр бүлээсээ хол мөнгө олохоор явдаг бол энэ дээр одоо холын харьцаа бас гэр бүлийн харьцаанд бас одоо жоохон нөлөөлөх бие биендээ ихтгэл алдрах юм биш шүү. Энэ дээр одоо бас сайн одоо
би биентэйгээ сайн ойлголцох хит шүүмжлэх түрүүн миний хэлснүүдийг одоо бас анхаарч үзнэ үсттэй. За бусдаар бол одоо манай өхрийн ордныханд одоо өөлөх юмгүй сайхан жил байх нэ, good fortune гэж юм тийм ээ. Ерөнхийдөө одоо энэ их алдаануудаас та суралцсан одоо маш их ухаан суусан ийм сайхан жил мөн одоо ажил амьдралд цэцгэлсэн ийм сайхан жил байх нэ гэж ойлгож байна. За ингээд та бүхэнд одоо шинэ онд нь аз жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсэн өрөөё. За ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стар Таритор орж одоо мэдээлэл аваарай. Мөн одоо би шинэ оны өмнө одоо 29-30-нд ч юм уу одоо хүүхдүүд баярлуулдаг ийм ажил хийдгээ. Тэгэхээр зэрэг та бүхэн хандив өргөхийг хүсэж байгаа бол энэ тайлбарын цонхонд одоо description box-т би одоо дансны дугаар үлдээсэн байгаа. Тэнд одоо хандив өргөж болно. За ингээ баярлалаа, баяртай.